Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийн видео бичлэгээр бид нэр while давталтыг ашиглан тухайн тоон дарааллын тоог тоолох програмыг бичиж үзүүлье. Тэгэхээр тухайн тоон дарааллын тоог тоолохын тулд биднэрт өмнөх хичээл дээр хүссэн програмаа өргөжлүүлж код бичихээр боллоо. За өмнөх хичээлийн програм дээр бид нэр дурын тооны утгыг компьютерийн keyboard-ноос утгаасаа аваад тэр хүртэлх тоог нэг алхамтайгаар хэвлэж үзүүлсэн. За 50-г оруулах юм бол тэгээс 50 хүртэлх тоон дараалал бол энэ дээр харагдаж байна. За одоо яах вэ гэхээр бид нэр энэхүү тэгээс 50 хүртэлх тоон дарааллын утгыг тоолж гаргадаг програм болгож өөрчлөе. За ангийн тулд бид нэр n гэсэн өсгөгчний араас таслал аваад count гэсэн өсгөгчийг зарлж өгнө. За count гэсэн өсгөгчнийхээ утгыг одоо эхлэх утгыг тэгээр эхлүүлж болно. Ягаад гэхээр тоолох гэж байгаа учраас. Тийм учраас одоо count-ийн утгыг count тэнцүү тэг гэж төвсгч утгыг заагаад өгнө. За үүний дараагаар бид нэр count-ийн утгыг одоо тэгээс эхлүүлсэн учраас while давталтын дотроо count-ийн утгыг оруулж ирээд за нөгөө while давталтын үндсэн i тэнцүү i дээр нэг гэсэн алхмын өмнө энэ хүү кодоо бичиж өгье. Count тэнцүү count дээр нэмэх нь нэг гэсэн утгыг оруулж өгнө. За ингэснээр болохоор бид нэр болохоор давталтын алхам бүрд count-ийн утгыг нэгээр тоосно гэсэн үг. За энийг шалгахын тулд бид нэр энэ утгаа одоо энэ print app-ийн дотор шингээж өгч бас хэвлэж өгч болно. За ингийг гэвэл хувь d тавиад за тэгээд одоо хоёр дахь хувь d нь болохоор count i утга болоод эхний хувь d нь болохоор count-ийн утгыг дэлсэн дээр хэвлэхээр болъё. За ингээд дунд нь 6-аас тавьчих. Асах тэмдэг. За ранийг ажиллуулад үзье. За ингээд 50 гэсэн тоог орууллаа. За эхний тоо тэг байгаа учраас тоочдаг учраас тэг байна. Тэг гэж гарна. За дараа нь 1 гэсэн утга гарч ин. За энэ нэг маань болохоор count нэгээр нэмэгдээд i-ийн утгыг тоолж гинэ гэсэн үг. За ингээд тэгээс 50 хүртэлх 50 тоо ингээд тоосон байна. За энэ дээр бүр ойлгомжтой болгохын тулд count гэдэг нэрийг өмнө бичээд өгчээ. За ажиллуулъя. За 25 гэд бичих юм бол за 25 хүртэл тоог 25 хүртэл тоосон байна. За одоо алхмаа бид нэр сольж үзэх хэрэгтэй. Алхам дээр болохоор хамгийн том зүйл харагдана. Энэ юу харагдах вэ гэхээр хэрвээ алхмынхаа утгыг 2 болгох юм бол тэгээс ихээс нь тэгш тооны утгуудыг тоолж эхэлнэ. За ингээд 26-гийн утгыг өгөхөд энэ дээр тоосон байгаа нь харагдаж байна. За тэгээс 26 хүртэл тоон дараалал нь 13 тоотой буюу 13 цифрийн дарааллаас бүтсэн байна гэсэн үг. За тэгвэл тоон алхмаа одоо юу хийдүүлээ? За шууд 25 болгоё. Тэгээд нэгээс 1500 хүртэлх тэгээс 1500 хүртэл тоон дараалал дундаас 25 алхмаар хэдэн тоогоо тоолоход 60 тоо гэж гарсан байна гэсэн үг. За энэ хүү тоолох үйлдэлийг бол ингэж алхам бүрдэн тоолох шаардлагагүй гэж хэрвээ үзэх юм бол бид нэр дараах өөрчлөлтийг хийх ёстой. Нэгэсэндээ хамгийн сүүлд нь хэвлэе гэх юм бол print app команд аваад давталтын гадна бичиж өгнө. Хувь d count гэдэг. За энэ маань одоо нийт нийлбэр гэдэг нийт тоосны нийлбэр гэдэг үзэх юм бол ингээ бичиж чинь. За ажиллуулад үзье. 1500 за ард цэг таслаа марцсан байна. За заслаа 1500 хүртэлх тэгээс 1500 хүртэлх тоон 25 алхамтайгаар тоолох юм бол нийт 61 тоо байна гэж тоосон байна. Яагаад 61-гээ гараад ирж байгаа юм бэ гэхээр нэгсэндээ энэ маань утга маань нэгээр нэмэгдсэн байна гэсэн үг. Одоо бид нэр энэхүү утгаа яг зөв тоолж байгаа хэсгийг нэгээр алхмаар үзүүлье. За одоо дахиад ранийг ажиллуулъя. За одоо 1500 гэд энтер дарлаа. Тэгээс 1500 хүртэл тоог бол тоолно. За 421 дээр маань энэ маань үйлдэл маань зогссон байна. За арай захын баг тоог дахиад за 100 өгье. 100 өгөхөд 101 гэсэн утгын дээр хэвлэгдэж байна. За энэ утга яагаад гараад байгаа юм бэ гэхээр давталтын гадна байгаа учраас count утга маань нэгээр нэмэгдсэн. Нэгээр нэмэгдсэн учраас энэ утгыг бол count маань нэгээр ахиулж тоолж гаргаад байна гэсэн үг. За энэ хүү утгыг бол одоо ахиулж тоолохгүй яг хэвэнд нь буцааж хэрвээ бид нар гаргая гэж үзэх юм бол дараах үйлдэлийг хийх хэрэгтэй. Үүн дээр болохоор count-ийн утгаас нэгийг хасч болно гэсэн үг. За ингээд ранийг ажиллуулад үзэх юм бол
тэгээс 100 хүртэл тоо маань 100 тоо байна гэд тоосон байна. За бүр энэ бодлогон дээр жишээлбэл энэ дундах count гэсэн утга маань хэрэггүй гэж үзэх юм бол эндээс аваад арилгах чинь. За ингээд арилгаад энэ count-а устгах юм бол шууд ажиллуулад үзэх юм бол за эхний 25 тооны тоон нийт 25 удаа тоон дарааллыг агуулсан байна. За дараа нь одоо энэ алхмыг өөрчлөөд 4 болгоод эхний 99 хүртэл тоонд хэдэн 4 алхамтай тоо байна гэж тоосон чинь 24 байна гэж гарч байна. За ингээд өнөөдөр хичээлээр та бүхэндээ нийт тоон дарааллын while давталт ашигласан тоон дараалал дундаас тоон дарааллыг тоолох үйлдэлийг хэрхэн бичих талаар та бүхэнд тайлбарлалаа. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Манай бичлэгийг тань таалагдах юм бол лайк хийгээрэй. Мөн бидний үйл ажиллагаа дэмжиж subscribe хийж бусдад энэхүү бичлэгийг маань share хийж түгээж туслаарай. За баяртай дараагийн хичээлээр уулзцгаая.